Зя юу ажгаан бамбарнууд минь. YouTube-ийнхаа пост дээр тоороо нэгэн пол буюу санал асуулга тавиад 3,000 санал хүрвэл Японы алдарт аимшигын кино болох Ju On цувралын бүх ангийг бүр угаасан тайлбарлаад бүх нууц англиаг нь ярина гэж амласан. Аль хэдийн хурцгсан тул хэдүүлээ Японы алдарт аимшигын цувралаа эхлүүлцгээе. Тэртээ 1998 оноос хойш цуврал болон гарч буй алдарт Ju On франчайзын ядаж нэг ангийг хараагүй үзээгүй хүн гэж бараг л байхгүй байх. Тэр тусмаа энэ цагаан хүүхэд болон энэ сүнсийг тэгвэл Ju On буюу хараал нэртэй франчайз нь Японы алдарт найруулагч Такаши Шимизугийн бүтээл бөгөөд энэ олон цуврал үүсэх эхлэл нь бараг санаандгүй байдлаар 2 хон ширхэг богино хэмжээний кино зохиолыг бичин найруулснаар эхэлсэн байдаг. Уг богино хэмжээний кинонууд нь Катасуми буюу In a Corner болон 10-4 буюу 10 ширхэг 4-ийн тоо гэсэн нэртэй байдаг. Уг хоёр кинонд домогч Ju On франчайзын эхлэх суурь үндсэн баг нь болсон гэж ойлгож байна. Маш их утга учир зангилаа бүр Японы домогтой хүртэл холбогддог энэхүү цувралыг бамбарнуудтайгаа хамт дуустал нь үзэж бүгдийн гүйцэд ойлгоцгоё. Уг франчайз нь богино хэмжээний 2, бүрэн хэмжээний 13 гээд нийт 15 ангитай ба хэдүүлээ эхний ээлжинд богино хэмжээний 2 киноноос нь эхэлцгээе. Катасуми буюу In a Corner. Зуныхаа амралтаар өөрсдийн ээлжийн дагуу сургууль дээрээ туулайнууд хооллохоор ирж буй 2 өсвөр насны охиноор кино маань эхэлнэ. Хисаё нэртэй охин нь амьтанд их л хайртай тул маш дуртайгаар туулайнуудыг хооллох ба Кана охин их л залхсан янзтай харагдана. Кана охин нь санаандгүй хурууга хатаасан татгснаар найз Хисаён шархны ланд авчирхаар сургууль руугаа гүйн орно. Кана охин найзыгаа хүлээх зур нэгэн зүйл араас нь асар хурдан гитэн ирнэ. Хисаё охин лент байран гарч ирэхэд найз нь харагдахгүй байх ба энэ тэндгүү цус болчихсон өнөө туулайнууд нь ч бүгд цусандаа утгалдаад өгцөн байх нь тэр. Хисаё охин гайхан зогсох хооронд Ten-4 буюу 10 ширхэг 4. Цуёши нэртэй нэгэн сурагч сургууль дээр ирэхэд нэгэн утас дуурснаар газраас эзэнгүү утас олно. 10 ширхэг 4-ийн тоотой дугаараас дуудлага ирэх ба аваад байна уу гэтэл өдөөс нь муурал мявлаад байх нь тэр. Залууч энэ миний утас биш ээ. Би олсон юм аа гэж тасалтал дахиад л залгаж муурын мявлах дуу гарсаар л байна. Цуёши ч нэг надаар тоглож байна хэмээн бодон чи намайг хараад байна те. Чи энд байна уу гэхэд өдөөс нь байна гэхин тэр. Залууч гайхан харвал Инхүү төдийлөн ойлгомжгүй 2 богино хэмжээний кино маань дуусна. Мэдээж ойлгомжгүй санагдж байгаа хэдий ч саяны үйл явдлууд болон нэрсүүдийг тогтоогоод аваарай. Яг тэгэхээр араас нь шууд 2000 онд нээлттэй ээж байсан үндсэн Ju On буюу хараал франчайзынхаа албан ёсны эхний бүрийн хэмжээний кино руу орцгоё. Маш хүчтэй ата хорсол донд нас барсан хүний хараал энэ нь тэдний амьдарч байсан газарт хоримтлагдаж цааш тархдаг хэмээх үгсээр кино маань эхэлнэ. Эхний хэсэг Тошио Игэл жирийн нэгэн байрны 205 тоотод амьдрах дунд сургуулийн багш Кобаяшин гэртээ ирэн бие давхар эхнэрээ эрхлүүлэн хооллохоор сон. Тошио нэртэй нэгэн сурагч нь хичээлдээ ирэлгүй хэд онсон ба гэрт нь очиж үздэг юм билүү дээ хэмээн эхнэртэйгээ ярин сон. Уг хүүхдийн мэдээллийг харвал ээжийг нь Каяко гэх ба хэд хоногийн өмнө сургуулийн урд таарснаа гэнтэл санана. Нэрээ коллежид хамт сурдаг байсан Каяког санаж гэнэ үү хэмээн эхнэрээсээ асуутал эхнэр нь тий нэг чимээгүй нэг тийм сонин эвгүй охин байсан шүү л гэнэ. Манай хоёр болон хичээлдээ ирэхгүй байгаа сурагчийн ээж Каякогоор хамт коллежид сурдаг байсан юм шиг л байгаа. Маргааш нь ч болж манай Кобаяши багш өнөө сурагчийн хаягаар гэрт нь очих ба хонх хаалга гэд хинч хариу өгөхгүй байсан тул гайхан байшинг нь тойрон шалгана. Гэтэл өнөө сурагч нь нэл шарах сөрөв болчихсон цонхороо гөлийн суух ба их л дуу мутаагаар багшаа л гэнэ. Багш нь ч яагаад хичээлдээ ирэхгүй байгаа тухайн асуудал чив чимээгүй зогсож байснаа гинтэл хойшоогоо унхан тэр. Кобаяши багш сандран яаран гэрт нь орвол гэр нь бүр дэлбэрч гисэн өнөөхөө юу ч дууралгүй доошоо харан суусаар л байна. Хүүгийн зурсан зургийг гаргаж ирэн харуултал овоо хөөрхөн инех ба бас л юм дуурахгүй суусаар л. Багш нь ч гайхан цонхоор харах үед Тошио хүү амаа ангаалхан яг л муур шиг дуурах ба байшингийн 2 давхрын тагтан дээр өнөө цагаан хувцастай сүнс харагдана. Кобаяши багш эхнэртэйгээ хүүгийн гэрийнх нь ирээгүй байна оройтхнэ хэмээн ярих зуур Тошио хүү унтаад өгнө. Гэтэл муурын мявлахтууд уулзнаар нойлын өрөөг нь очиж шалхтал гинтэл гарын цуснд будагдсан болон үхсэн хар муур хальт харагдана.
Цочин гайхтал хийзүүл харагдсан байх ба буцаад өрөөнд ортол Тошио хүү алга болчихсон байна. Хүү Кан дээш 2 давхарт гарвал өнөө хүү өрөөнд дотроо хин нэгэнтэй "Ээжээ, багш ирчихсэн таныг хайгаад байна лээ. Аав уг нь таныг алчихсан биз дээ. Та яг миний ээж мөн үү?" хэмээн ярхан сонсогдох ба өрөөнд нь орвол хүү ганцаараа л зураг зурсан. Манай багш ч гайхан "Ээж чи ирчихсэн юм уу? Хинтээ яриад байсан бэ?" гэд асуутал гинтэл ард нь Кобаяши хэмээн нэрээр нь дуудана. Манай багш ч гайхан явсаар хаалга нь өөрөө онгосон нэг өрөөнд орвол нэгэн өдрийн тэмдэглэлийг олно. Шууд л тэрийг нь уншиж эхэлтэл өнөө коллежийнх нь Каяко гэд бүсгүйн өдрийн тэмдэглэл байх ба манай багшид бүр анханасаа л сэтгэлтэй байсныг ойлгож авна. Кобаяшитэй өнөөдөр харц тулсан. Кобаяшиг тэр бүсгүйтэй байхыг хараад уур урч байна. Би уг нь тэрнээс хав илүү. Кобаяшиг согтсон үед нь гэртэн таксигаар хөргөж гисэн. Кобаяши унтахтай хөөрхөн харагддаг юм байлаа. Тэр гэл ястай л өнөө фэн охтууд ч л нэг битсэн байхан тэр. Ийхүү уншиж явсаар цааш дахин нэгэн хуудас эргүүлтэл коллежийнх нь уян зураг байх ба манай багшийн нүрийг юучгүй сараччихсан байхан тэр. Багш сандран дэвтрийг нь шидчихэд гарах гэтэл шүүгэнээс нь яллаа нисэх дугаарснаар очиж гарвал Нэгэнхүү манай багш сандран Тошио хөөг аван хоёулаа энд байж болохгүй явъя гэд гарах гэтэл гинтэл утсан дуурна. Утсан аван яртал дөнгөж сая өнгөрсөн байхыг нь харсан коллежийнх нь найз Каякогийнх нь нөхөр байх ба "Яасан та хоёр уулзчих уу? Тошио хөөг энэ бүх хугацаанд чиний өмнөөс би харж хандсан шүү." тэргээд балаа юм ярих ба гадагш харвал утасны бүхээг дотор 0 цус болчихсон нэгэн сайка залуу байх ба утсаар "Нэрээ хүүхэд чинь төрчихсөн шүү. Охин байсан шүү" хэмээн хэлэн амьгүй болсон ураг барин зогсгон тэр. Манай багш ч юу болсон тухай ойлгон газар цөлдөн онтол Тошио хүү утсыг нь авснаа дээд давхар руу харан "Ойлголоо ээжээ" хэмээн ярих ба Кобаяши багш гайхан дээш харвал Kobayashi-kun. Сүнс болсон Каяко бүсгүйн нөхөр нь ч эрүү согтун мэдэгдэхгүй цааш голдчаа алхаж явах ба мэдээж л эхнэрийнхээ сүнсэнд баригдан бурхны орондоо залрна. Ерөнхийд нь эхний хэсгээс базаад хэлвэл Каяко бүсгүйн манай багшид анханасаа л сэтгэлтэй байсан ба үүнийг нь мэдсэн нөхөр нь эхнэрээ хардан хороогоод тэр шүүгэндээ уутанд орож игээд дараа нь хүүгээ усанд дарж хороогоод тэгээж болоогоо түрүүн хальт харагдсан хүүгийнхаа хар муурыг нь хүртэл алсан байхан тэр. Бүр цаашлан Кобаяши багшид өссөн уурлаж эзгүй хаагуур нь гэрт нь очиж эхнэрийг нь хороогоод төрөх төгсөн ихэнхээ хөвлөд байсан охиныг нь хүртэл хороосон байна. Арай л амар. Тиймээс л эхнэр нь ийхүү маш их хорсолтын уг байшинд орж ирсэн хэнийг ч болтгоо хороож хүүнч муурныхаа сүнстэй нийлэн ийхүү муур шиг дуграад байсан байдаг. Ер нь бол энэ муурны мявлах дуу сонсогдвол Каяко юм уу Тошио хүүгийн сүнс ирж байна л гэсэн үг. Бичлэгийнхаа дундуур тоорон гяс нэг юм ярьж. Бичлэг үздэг хүмүүсийн нийт 85% нь саба дараагүй үздэг хүмүүс байт юм билээ. Тиймээс тоорогийнхаа хөдөлмөрийг үнэлээд саба дараад өгөөрэй бамбарнууд минь. Энэ цувралын дараагийн анги яг 23,000 сабтай болсон үед орно шүү. Зя буцаад кинонд орцгоё. Дараагийн хэсэг Юки. Муурнаас маш их айдаг Юки бүсгүй Кана охины гэрийн багш ба хичээл заах хооронд муурны дуу сонсогдоод огт тайван байлгадаггүй. Кана охины ээж нь хоол оруулж ирэнгээ зүгээрээ байшингийн гадуур муур эргэлдээд байгаах би гарахтаа хөөчихнө л гэнэ. Ээж нь гарч явах үед харуул өнөө хамаг зөөл болсон байшин дүрээрээ байхан тэр. Үлдсэн хоёр хичээлийн их дундуур хальт завсарлага автал Кана охин гинтэл би сургуулиар туулай хооллох ёстой штэ гэж шууд л хувцаслаж эхэлнэ. Кана охин гэрээсээ гарахдаа Цуёши ахыгаа найз охинтой болсон тухай шоолоод л гараадгүй. Ах Цуёшин ч гарч ирснээр буцаад өрөөндөө орно. Кана охины өрөөнд ганцаараа үлдсэн гэрийн багш Юкийн байнга л муурны дуу сонсон нэг л тухгүй байх ба яг явах гэтэл гинтэл нэг хар муур гараад ирнэ. Айсандаа Юки босгоо шууд л ор өнжлийн шүүгээр нь үсрэн гарах ба Үүнийг нь огт мэдээгүй Кана охины ах Цуёши дугуйгаа аван сургууль руугаа явна. Эхний 2 богино хэмжээний кинон дээр гарсан зүйлсийг тогтоогоод аваарай гэж хэлсэн штэ тий. Одоо л их холбогдож байгааз. Туулай хооллохоор явсан Кана охин болон сургууль руугаа дугуй оноо явсан Цуёши. Дараагийн хэсэг Мизухо. Найз залуутайгаа уулзахаар ирсэн Мизухо охин сургуулийн гаднаас нэгэн утас олно. Найз залуу нь өнөө Цуёши ба дугуйн сургуулийн гадаа эзэнгүй байхан тэр.
Дугуйнд байгаа юм чинь сургууль дотор л байх ёстой гэд хүлээж байтал нэгэн багш гарч ирэн хүн үлдээгүй айлуу би дахиад шалгаадахыг ороод ирлэгэн. Мизухо охиныг багш нарын өрөөнд оруулан үлдээгээд би сургуулийг дахин нэг тойроо шалгаадахыг эндээсээ гаралгүй хүлээж огоорой гэд яваад өгнө. Ширээний гэрэл асаатал унтраад байх ба доош тонгоон залхуурыг нь хартал ашгүй өнөөх нь байхгүй болж өнөө гаднаас олсон утсан дугарснаар хартал 10 ширхэг 4 аваад байна уу гэтэл мэдээж л өнөө муурын мяавлах туу. Гинтэл гараас нь нэг юм бариад авах ба эргэн харвал дараагийн хэсэг Канна. Хоёр мөрдөгч морог дээр ирэх ба тэнд байсан задлангийн эмчин өмнө нь ийм зогцсон огт харж байсангүй. Ёстой л үл мэдэх зүйл хийсэн гэлтэй хамаг биеийн мушиграад хамаг яс нь хугарчихсан байна л гэн. Тэндээс нь бас үхсэн туулаанууд болон нэгэн ирүүний яс олдсон байна. Мөрдөгч нар ч хүний ирүүний яс мөн л байна да. Тэгээд эзэн байхгүйгээд их хэл гайхсан харагд. Туслах нь орж ирэн цогцнууд олдохын өмнө тэнд харагдсан хоёр охины зураг гэд харуултал мэдээж туулаа холлохоор явсан Кана болон Хисая охтуудын зураг байхан тэр. Кана охины ээж нь гэртээ буцаж ирэх үед Такео гэх шуудаа ирсэн байх ба мэдээж энэ нь өнөө хамаг юмны хэргийн эзэн эхнэр хүүхдээ алдаг алуурчин залуугийн нэр байхан тэр. Дөнгөж гэртээ орж ирээд уцаар ярих үед ардуур нь охин нь юу ч дууралгүй шатаар гарах ба гайхан араас нь очивол энэ нь мэдээж өнөө цагтаа нарын ойлгохгүй байсан эзэн нь олдоогүй ирүүний яс. Дараагийн хэсэг Кёко. Кёко бүсгүйг ах тацууян дуудснаар ажил дээр нэрх ба ах нь нэгэн үл хөдлөх зуучлалын газар ажиллаулдаг. Ахынх нь хариуцаж байсан үл хөдлөхүүд дунд өнөө эвгүй байшин орчихсон байх ба хүмүүс элдв цуу яриа гаргаад үнэн унаад байна л гэн. Тиймээс дүүгээ энийг нэг хараад өгөөч хэмээн дуудсан юм байна. Дүү Кёко нь ерөнхийдөө иймэрхүү нэг тийм энгийн биш зүйлсийг мэдэрдэг чадвартай юм шиг байгаа. Ах トゥ хоёр явсаар хүн амьдраагүй удсан өнөө байшинд орохдол дүү Кёкон шууд л нэгэн эвгүй зүйлс мэдэрч эхэлнэ. Тэр тусмаа дээд давхарт нь юм мэдрэгдээд байсан тул дээшээ гаран хартал хэдийнэ өнгөрөн сүнс босон Каяко бүсгүйн алуулсан өнөө өрөөнд орж ирэх үед бүрч биеийг тавгуудах ба ахтаа гэлс нэг саке энэ байшинд байвал олоод ирээл гэж явуулна. Аханч гайхсан хэдий ч өнөө сакег нь гэлс олоод ирнэ. Кёко бүсгүй өнөө сакенаас нэг том амснаа нулимайдал гаргана. Саке нэмэрхүү сүнслэг зүйлсийг мэдэрдэг ба эртээр үеэс л элдв муу зүйлсийг хөөх зан үйлд ашигласаар ирсэн гин. Тиймээс саке тодорхой хугацаагаар хүчтэй энерги нөлөөлвөл хүмүүст өөр амтагдаж эхэлдэг гин. Хэрвээ хэн нэгэнд энэ саке муухан амтагдвал та тэр хүмүүст огт энэ байраа түрээслэх хэсэл зарж болохгүй шүү. Маш аюултай шүү л хэмээн ахтаа хэлнэ. Кёко бүсгүйч төд бодлохгүй би энд удаан байж чадахгүй юм байна. Явлаа хэмээн гараад явна. Кадр солигдоход ах нь өнөө байрыг зарсан гэдгийг мэдэх ба ах нь би өнөө сакег чи амсуулсан зүгээр байна лээ л гэн. Тэгснэ чи манай гэртний хүрээд ирээч манай хүү ойрдоо нэг л биш байна хэмээн хэлхэн дэр. Кёко бүсгүйч за хэмээн уцаан таслан өнөө байрыг авсан хүмүүс санаа зовоод байсан тул очиод гартал хэдийнэ Кёко бүсгүйн сүнс ажилдаа орсон байхан дэр. Уг байшин шинээр нүүн орсон айлын эцэгтэй цонхороо гүлийн харц зогссноо гинтэл өөдөөс нэвгүй харснаар кино маань дуусна. Яг ингээд ухаад ойлгоод үзсэн чинь бас нэлээд эвгүй кино байсан биш үү те. Гэхдээ энэ нь бүхэл бүтэн 13 ангийн дөнгөж эхэлнэ гэвод доо. Тэгээд мэдээж дараагийн ангийг нь айл болох хурдан оруулах тул та нар маань сабаа дараад л сүсгэлээ байж байгаарай.